Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр биднээс хоёр Монгол токеныг. Нэг нь бол OBOT токен гэж байдаг. Нөгөөх нь Forex гэдэг энэ CRX гэдэг токеныг. Ингээд OBOT токен. OBOT токен болохоор энэ тээвэр зурчин компаниуд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, бий болгосон шилжүүлэг хийхэд бол бүртгэл нь блокчейн токеныг болсон байна. Америк болж аргал гэсэн юм байна. Энд дээр токеных нь хараад за энэ сайт нь бол Монгол дээр байгаа учраас та бүгдээрээ ингэж хэлчихээрэй. За OBOT токен бол нийт 300 сая байна. Эндээс бол 100 сая нь олон нийтэд санал болгосон хөгжээгөө 30 сая нь бол маркетинг 100 сая токенууд дэлгэрэх. За 130 саяын экосистем зарцуулсан токен 2 жил төвжигдэх юм байлаа. 6 сар тутам 45 жилийн дараа нэг 65 сая дэлгэрнэ. Тэгэд дараагийн жил нь дараагийн 130 сая гэхэд 2 жилийн дараа хөгжөөнөөс мултраад зах зээл дээр нийлв. За 60 саяг бол төрслийн баг бас яг дээдлийн нөхцөлтэй 2 жилийн дараа бүгд төгжсөн мултрах. За 10 сая нь бол менежментийн 2 жил төгжигдэнэ. Тэгэд нийт 300. Энэ токен бол 4 сард бол энэ зээл дээр гарсан байгаа олон улсын дээр. За ямар бирж Probit Global. За Probit Global дээр биднээс өөрсдийн реферал хаягийг бүгд өгсөн. Энэ 5 сарын 7-нд бол энэ токен 0.8 цент төрж энэ нөгөө хүний ханшны уналт дээр 0.8 харагдсан хөрөмтлөгдсөн байгаа. Эргээд энэ үлийн нэг 20 хоногт өмнөх дээд ханшин дээр. За энэ бол ягаад өссөн нь бол шалтгаан. Бид бол сарын өмнө 0.4-т байсан. Тэгээд крипто мэдээлэл өгдөг сувгаар цацгдсанаас хойш өссөн байгаа учраас. Хоёрт болохоор энэ баг монголчуудад зориулаад токен зар хэл цацсан байлаа. За нөгөө нэг энэ их аятайхан зүйл бол та бүгдийн харж байна. Нийт 100 сая хэлтэнд байгаа энэ блокчейн бичлэлт нь 70 саяны энэ хөрвчин дээр төгжигдсэн 130 саяын экосистемийн 200 саяхан токны юу харагдаж байгаа. Блокчейн. За энэ дээр ингээд дараад ороход 100 сая токен энэ тэгэн дээр хизээ ингээд хадгалагдсан харагдаж байна. 232 өдрийн өмнө дээр хөгжигдсэн тэрнээс хойш нэг энэ бол маш зөв бөгөөд давуу үзүүл. Ингээд бүгдээр 300 саяных нь жилт рүү нөрөө нийт 878 сая токен. Ингээд за нөгөө 70 сая чинь. За энэ юу харуулж байна гэхээр манай Монгол койнууд бол нэг их 80, 5 тэрбум, 100 тэрбум ч гэдэг юм уу тийм ээ. Ингээ багтан төгжчихсэн тэдзээ гаргана гэдэг хянах боломжгүй байгаад байгаа шүү дээ. Гэтэл энэ баг бол бүгд харуулгаар ил тод энэ байгаа токенууд блокчейн гэдэг нэрээ. Нөгөө төслүүд болохоор маш олон жижиг хуваацсан байна. Та бүгд блокчейн аль таснаас нь хэдийг зарж яхад хэцүү иймэрхүү байгаа. Ингээд токен руугаа орцсон биднес бид Twitter руу орж харсан. Энэ Certic Coin Market Coin Gauge гэднээс энэ аудитор орсон. Twitter дээр биднес төслүүдийн за энд 17700 хүн гэсэн юм байна. За үлийн Probit бирж дээр харилцаалаг. Энэ дээр биднес бас энэ биднүүсийн энэ одоо OBOT токеныг хаягаар орж авах юм бол юм вэ? За энэ OBOT токеныг орж авах юм бол тань тийм зөвлөлтөй реферал хаягаас шүү. Өнөөдөр та бүгд биднүүсийн нөх токен заавар. Энэ маш их хөнгөн аятайхан бий байлаа. Энэ дээр тусгай юм хөнгөлөлтөй арилжаа хийдэг, эксклюзив арилжаа хийдэг. За энэ антон бол өссөн учраас хоёр дахин хямдхан өгдөг. Ралайга бас үлэх бо. За энэ coin market cap дээр бас ингээд шинэ нэрсэн байна. Монголд бол энэ ямар биржээр зарагдах ус ингээд шалгаад үзлээ.
биднээсээ харснаар энэ Монгол чат дээр бол ингээд орсон. Одоо 60 хэдэн цагийн жалгаж байгаа. За ингээд та бүгд за ингээд би энэ Монгол чат дээр бүртгүүлсэн байгаа. За ингээд Монгол чат дээр оронгууд энэ ингээд мэдээлэл хийж чинь тийм ээ тэгш оролцооч гэдэг ингээд байж байгаа. Энэ дээр дэвтэр сайн дараа тэнгууд 25-нд 50 сая токеныг монголчуудаа арилж ялахаар болсон байна. Нийт 50 сая токеныг 114 төгрөг. За энээс шалтгаалаад бас энэ хашны өсөлт явагдсан байгаа. За энэ дээр та бүгд бас өөрсдөө тооцож үзье. За энэ бол комплекс дээр орсон юм. Дараагийн токен нь бол энэ Corex байгаа. Энэ Corex дээр өөрсдийн блокчейнээр бас энэ шийдэл гаргаад Монгол анхны суур блокчейн үүсгэж чинь гэж би ойлгосон. 16 өдрийн дараа IO 16 өөрийн токеныг зарна гэсэн үг шүү дээ. CRX гэсэн токен. За IO-д оролцохын тулд бид яах ёстой вэ гэхээр оролцох гэдэг ингээд 2 өдрийн дараа Corex MN гэдэг хэлжээний ирж мэдлэгч нь 5 дахь бий шүү дээ. За энэ дээр бол дутуу байгаа. Энэ дээр юу дутуу байгаа? Тааш юу 2 хоногийн дараа биржийн нээлт гарна. 11 сарын 25-нд биржийн аппликейшн нэгтгэх юм. Тэгэхээр энэ дээр биржийн нэгдээд аппликейшн нэгтгэхлээр энэ IO болно. Тэгэж слотаа. Энэ мэдээллийг та бүгд 22% ажиллагаа. Ингээд бүгдээрээ бас хамгийн гишүүдийн ямар их хайтаахан хийгдсэн байгаа. Энэ дээр нийт хэдэн токен байгаа гэдэг. Бил зүйлэн ингээд 23% явах маркетинг та паблик бол нийтийн бол энэ хувийн компани блокчейнтэй хийгдэх юм. Corex гэсэн өөрсдийн бас юм блокчейнээр гарсан сайтыг харъя. Тэгээд 11 за Twitter дээр нь бол их баг 35 хүн даа. Энэ дээр одоо би дагчээ. Яхаа бас энэ ойнуудыг дэмжих хэрэгтэй гайгүй. За энэ дээр бол энэ сонирхол татсан зүйл нь даг болон POS хослыг ашиглаад энэ блокчейн хийж байгаа юм бэл. За тэгээд энэ туршилт нь нэгдүгээрч явагдсан уу гэдэг асуудал байгаа. Тэгэж эднээс өөрсдөө дахиж гарах бах. Ямар блокчейн дээр блокчейний дэвтэр болон хаяг болоод эвлэгүү байдал дээр ямар гарал тавьсан байгаа. Тэр энэ мэдээж баг өөрсдөө хэлэх бах. За энэ white paper нь бол 111% байгаа. Гэхдээ Монгол дээр white paper бичсэн, нэлээд сайн бичсэн ууц их боловч бас байгаа. За энэ ерөнхий DeFi, крипто зах зээлийн талаар гэдэг олон ойлголт авахар юмнууд байгаа. Та бүгд энэ лөө анхан шатны ойлголтгүй хүмүүс бол мэдлэг ойлголт авчих болов гэсэн юм байна. Ингээд энэ лөө ороорой. За энэ компани бол ямар компани эзэмшиж байна гэхээр энэ койныг ICAB гэсэн юм байлаа. Эзэмшигч нь тэрэн харъя. Койны агуулга нь нийт одоо 10 тэрбум койнтой 10 тэрбум койнс ажиллаж байгаа 15 гэх юм байлаа. White paper дээр хийж байгаа. Тэгээд ямар компани хүмүүс ингэж байна. За энэ AI Lab хийх компани гэж. Энэний гишүүд бол яг багийн хүмүүс. Нэхэн боломт худалдаа үйлчлэн гэдэг зүйл өстой юм. Зөвлөхүүд гэхэлэр энэ бас өнгөийг бол
уян шиг төрж Бүрлбаатар Дамбичав гэдэг нарын бас таньдаг бүгдийн мөнх эрдэнэ залуу байна уу тийм. За яаж оролцох вэ гэхлээр ярилцсан Corex бирж тэгээд өөрийн бүртээ баталгаажуулах юм би яасан. Зэ худалдаанд 11 сарын 8-ны өдөр олон нийтэд санал арилжааны цаг. Тэр энд оролцсон хүмүүс аяа бол байна. Өөрсдийнх нь бирж дээр бүртгээд байршуулад ингээд өгч. Энэ AI компани ямар компани бэ гэдэг AI Lab компаниг үзлээ. Биднээс өрн гишүүнтэй ингээд тийм үлийн этгээд бас энэ дээр хөв эзэмшдэг юм байна. SIBJA Capital гэж. Энэ ямар компани гэхлээр бас энэ SIBJA Capital нь гурван хүнээс гишүүнтэй нэг Япон хүн байна. Байгуулагдсан ийм компани. Иймэрхүү бас мэдээлэл өнөөдөр өгчий гэж бодлоо. Тэгээд та бүгд тэгээд зөвхөн ингээд дараагийн бичлэг хүртэл харал тавьсан.